Нэгдүгээрт бол одоо энэ аппликейшн зээл гэдэг юм бол ерөөсөө бидний хувьд иргэдийн хувьд маш том одоо боловсон мөнгө хөлтийн арга руу шилжчихсэн. Тэгээ аппликейшны зээлгүй хүн байхгүй сард 4-5% хүү төлнө. Хүүгээ төлж чадахгүй болохоор дараагийн аппликейшн руу орно. Тэгээ ямар нэгэн одоо зөв зохистой зохицуулт байхгүй болохоор иргэд маань ингээд өрөөс өрлөө болдог. Нөгөө талдаа мөнгө хөлтийн боловсон систем ингээд гаарад явж байна. Тэгэхээр энийг зэгсэх тал дээр бас анхаараач. За хоёрдугаар асуудал бол энэ цахим бооцоот тоглоомын асуудал байгаа. Одоо спортын бооцоо гэдэг OneXBet гэдэг нэг юм компани ороод ирсэн. Энэ компани бол Кипр улсад одоо бүртгэлтэй. Ер нь бол Оросд байсан компани байгаа шүү дээ. Англи улсад энэ өөрөө хууль бус сурталчилгаа явуулдаг, порнографиг дэмждэг гэдэг ингээд бүр хоригдлолтод орсон компани. Нидерланд улсад бол дампуурлаа зарласан компани. Тэгээ манай Монгол улсаас хамгийн их ашгаа олд юм шиг байлээ. Хүмүүс нь нэрээд ийм эдийн засгтай улсаас бид нар жилдээ тэдэн тэрбумын ийм доллар ашиг олж байгаадаа өөрсдөө бүр гайхсан гэсэн. Тэгээ энэ ямар ч зохицуултгүй явсаар ирж байгаа. Тэгээ энэ цахим тоглоомын одоо энэ зохиодог энэ компани маань өөрөө Монголын залуучуудын ирээдүгээр өөрөө тоглоод дуусж байгаа. Бид нар харсаар байж энэ дээр ямар нэгэн зохицуулт хийхгүй ингээ алдаад дуусч байна. Тэгээ энэ дээр бас хууль зүйн сайдтай хамтраад хууль зүйн сайдын хувьд бас эрхлэх асуудал байгаах. Мөн санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах гэдэг утгаараа санхүүгийн зохицуулахороо энэ дээр бас идэвхтэй хурдан шуурхай ажиллаж энэ хууль тогтоомжийн одоо асуудлыг зохицуултын асуудлыг хурдан улсын хуралд оруулж ирээсэй гэж ингэж захимаар байна. За